бүхэнд Дархан ул аймаг дахь төрийн аудитын газраас 2024 онд хийсэн ажлын товч тайлан танилцуулъя. Дархан ул аймаг дахь төрийн аудитын газар санхүүгийн тайлангийн аудитыг Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны А75 дахь тушаалаар баталсан хуваарийн дагуу төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглбарт хугацаанд бүрэн гүйцэтгэж, тайлан дүгнэлтийг холбогдох байгууллага албан тушаалтанд хөрвүүлэн ажиллалаа. Тайлан тоонд орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлт зарцуулалт, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, Дархан хотын соёл амралтын хүрээлэн, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, төрөөс баримталж байгаа төрийн байгууллагын хүний нөөцийн болон хүүхэд хамгааллын бодлого тогтолцоонд аудит хийж, аудитын тайлан дүгнэлтийг холбогдох байгууллага албан тушаалтанд хөрвүүлэн ажиллалаа. Мөн Монгол Улсын их хурлын болон орон нутгийн хурлын сонгууль зохион байгуулагдсантай холбогдуулан нам эвсэл нэр дэвшигчийн сонгууль зарцуулах зарлалын дэд хэмжээг тогтоох, улсын төсвөөс санхүүжүүлсэн сонгуулийн зарлалын гүйцэтгэл дүгнэлт гаргаж баталгаажуулснаас гадна давхарцантайгаар нийтдээ 37 нам эвсэл 266 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр хандивын тайлан сонгуульд зарцуулсан зарлалын гүйцэтгэлийг хянаж дүгнэлт тайлан хууль заасан хугацаанд олон нийтэд тухай бүртэн мэдээлж ажилласан. Аудитор нийтдээ 44 тэрбум 761.7 сая төгрөгийн 148 санхүүгийн 11 санхүүгийн бус үр өгөөж хүлээн зөвшөөрүүлж төсөөс авсан 1 төгрөгийн санхүүжилтэнд 151.8 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлж 40.1 төгрөгийн үр өгөөжийг бий болгосон байна. Төрийн аудитын байгууллагын нэгдсэн сургалт 2024 Дархан ул аймагт зохион байгуулагдлаа. Аудитор ба баталгаажуулах аудитын үйлчилгээ эрхлэх хэрэгтэй хамт олон боллоо. Мэргэжлийн тасралтгүй хөгжил 2024 бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын сургалт зөвлөгөөнд оролцлоо. Ахлах аудитор Сувдмаа Алтан Гадас Одонгоор, аудитын менежер Батсүрэн, аудитор Алтанзул Гантулга нар хөдөлмөрийн хүндэт тэмдгээр, Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын хүндэт тэмдгээр аудитор Алтанзул, Жолооч Дархан Баяр аймгийн тэргүүний ажилтан, аудитор Од Гэрэл найрамдлын Дархан тэмдэг, байгууллагын 2024 оны хөдөлмөрийн аваргаар аудитор Мөнгөн Цэцэг, Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын Дархан салбарын 2023 оны шилдэг мэргэжсэн нэгтлэн бодогч гишүүнээр аудитор Батмигмар, аудит КАП 2024, Улсын их хурлын цом 2024 тэмцээнд дарга тэргүүлэх аудитор Мөнхбаяр, аудитор Мөнгөн Цэцэг нар алт мөнгөн медалаар тус шагнаглаа. Иргэдийн оролцоог хангах төлөвлөгөөний хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөг, албан хаагчид өөрсдөө хуримтлуулсан фондороо байгууллагын соёлыг төлөвшүүлэх, хамт олонны үр амьсгалыг сайжруулах зорилгоор бүгд найрамдагт дард улсын Гуанжу хотод хамт олонны аялал, мөн албан хаагчдын хоорондын харилцааг сайжруулах, ажилтнууд нь уран бүгж, идэвхжүүлэх зорилгоор нэг баг, нэг хамт олон уулзалт арга хэмжээг Булган аймгийн сайхан суманд албан хаагчдыг өрсөн сэргийлэх үзлэг оншилгоо нарийн мэргэжлийн шинжилгээнд 100% тус хамрууллаа. Аудитын шийдвэрийн хэрэгжилтийг хангахад харилцагч талуудын оролцоог сайжруулах зорилтын хүрээнд харилцагч байгууллагуудын дунд аудит 2024 боловлын авраг шалгаруулах тэмцээн. Монгол улсад санхүүгийн алба үүсэж үүсний 113 жилийн айн хүрээнд Монголын мэргэжсэн нэгтлэн бодогчдын институтын Дархан салбартай хамтран Тамирчин санхүүж 2024, спортын 24-р их наадмыг аймгийн бүртгэл санхүү эдийн засгийн ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулан нийт 11 багийн 140 гаруй тамирчид спортын 4 төрлөөр оролцлоо. Өөрсдөө санаачлагаар бий болгож аудитын үйл ажиллагаа чанарын тогтолцоонд мөрдөн ажилладаг, гүйцэтгэл нийцлийн аудитын баримтжуулалт гар явуулгад гүйцэтгэлийн аудитын эрсдлийг бууруулах стратеги маягтыг шинээр санаачлан боловсрууллаа. Авилгын эсрэг нэгдий, авилгыг мэдээлэх 110 утас уриалгуудыг сурталчлах ажлыг зохион байгууллаа. Дархан ул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд орон нутгийн төсвийн орлогыг 327.8 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, урсгал зарлыг 335 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтын зарлыг 2 тэрбум 430.2 сая төгрөгөөр тус хасах санал дүгнэлтийг өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.